Сайн байцгаана уу? Та бүхэндээ би 2002 онд гарч тухайн үедээ сонин сэтгүүлд нэлээд дуйлан шууган болж исэн нэгэн хэргийн талаар ярихаар бэлтгэлээ. Энэхүү нэр дурддагсан хүмүүсийн нэрийг нь өөрчилсөн байгаа шүү гэдгийг хэлье. Хандаа гэдэг үсгүй 1983 онд анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд төгссөнийхөө дараа нөхөртөөгөө танилцж гэр бүл болоод Уянгаа гэдэг хөөрхөн охинтой болсон байна. Гэвч тэд 1991 онд охиныгоо 5 настай байхад нь салсан. Тэднийг салахад Уянгаа охин бол ээжтэйгээ хамт үлдээд ээж нь ч охиноо маш их хайрлаж өмсөж зүүхээр дутаалгүй, хайр инхрийлэлэрч дутаалгүй сайхан өсгсөн. Уянгаа бол багасаа гин цайлган сэтгэлтэй, хүнд тусрахуу их зөөлөн сэтгэлтэй охин байжээ. Ээжээсээ өөр хүмүүстэй нэг харилцдаггүй байсан болоод ч тэр юм уу ер нь их гинэн саваагүй ч гэдэг юм уу тийм сониуч юмд аюу амархан итгэждэг хүүхэд байсан гин. Гэхдээ Уянгаа бол тухайн үедээ царайлаг бас нэлээд нуруулаг өөрөө ирэхгүй бусдын анхаарлыг татам сайхан тийм гой бүжгэлдэг ер нь тийм цаваа охин болж өссөн. Том болоод би загвар өмсөгч олно гэж ярьдаг. Түүнийгээ ч ээжтэй хэлдэг байв. Харин ээж нь бол том болохоор нэмч болгоё гэж бодож исэн ч гэсэн ээдүүд ямар ч мэрэгжилтэй болсон ер нь хүнд бол хэл маш чухал юм байна гэд ярьж исэн гин л дээ. Уянгаа 9-р ангид орсноосоо хойш хичээл сургуульд явхаа болоод хичээлээ байнга тасалдаг болоод орой өдөр гадуур тэнэж заримдаа бүр ихтэй ирж хонхоо байсан байна. Ээж нь нөгөө эмчийн ажилтаа болохоор цаг зав муутай байдгаасаа болоод охиноо хичээлээ тасалж гадуур сэлгүүцээд байгааг нь сайн мэдээгүй байсан. Гэсэн боловч ерөнхийдөө орон чанар нь өөрчлөгдөөд цаагаараа нэг жоохон эвгүй болоод байна гэдгийг бол анзаараад байсан учраас нэг өдөр сургууль дээр нь очиод багштай нь уулзгаад Уянгаа ойрд ер нь хичээлээ их таслаад байгаа. Сүүлийн үед бараг сургууль дээр ч ирэхээ болчиход байна. Танд дуулгаж тантай уулзах гэ танаагаар одоо хэд удаа очисон боловч дандаа таныг эзгүй үед таарад уулзаж чадахгүй байна. Ашгүй одоо та хүрээд ирсэн болохоор охинтойгоо яриад даруухан учрыг нь олох хэрэгтэй шүү. Ямар хүмүүстэй нийлээд байгааг нь бид нар бол сайн мэдэхгүй байна. Ангийнхантайгаа ер нь Уянгаа нэгт нийлээд идэг юм аа гэж хэлсэн байна. Уянгаа бол багадаа нэг ангид сурч исэн Нараа гэдэг охинтой маш сайн найзууд байсан бөгөөд 7 дугаар ангид ороход нь Нараа аавтайгаа амьдардаг болохоор өөр сургууль руу шилжиж явсан байна. Тийм боловч тэр хоёрын дотн нөхөрлөл салаагүй, бие биенийхээрээ орж гардаг. Нарагийн аав нь өвчтөө тэрэгцэртэй гэртээ байдаг болохоор Уянгаа охин найзтай хань болж гэрт нь хамт хонож аавыг нь асралцаж тусалдаг байсан байна. Ээж нь бол Нараа гэдэг тэр охинд ер нь анханасаа жоохон дургүй байсан бөгөөд багшийнх нь ярианаас үндслээд ер нь Нарааг л олж уулзъя. Тэгээд Нараатай уулзсан байна. Хоёр одоо яагаад хичээл сургуулаа таслаад ингээ гадуур дими тэнээд байгаа юм бэ? Тайрын энэ нөхөрлөл чинь миний охины хичээл сурлаганд нөлөөлөд байна гэж хэллээ. Түүгэрч арахгүй аавтаа нь очиод уулзсан чинь аав нь өстө шууд амар уурлаад бараг галзуу хүн шиг өмнөөс нь дайраад танаа охиныг ерөөсөө дуудсан авчирсан нийлсэн байхгүй битгий энэ гэр орноор дахиж ирж сүйтгэнэдэ дахиж ирэх юм бол ёстой хогч шүү. Би шоронд олон жил болсон. Танаа охин тайрыг бол зүгээр яавал яа шүү. Санааныхаа зоргоор өстой чадсан шүү гэлээ. Амар уурлаад зүрийн үгээр дарамтлаад тэгээ явуулсан байна. Тухайн үед бол ээж нь тэдний аавтаа зүгээр уулзаад ярилцаад нэг хилцээд одоо ингээд өнгөрье гэд очисон чинь өөдөөс нь бүр амар цочрд хүлээж аваад тэрэнд нь уурлаад хашгичаад байсан. Үүний зам байдлыг хараад дүгнэлт хийж бодсон гинэлтэй. Энэ хүн бол ямар ч байсан сэтгцэн эмгэгтэй хүн юм байна. Дахиж бол энэ хүнтэй ирж уулзаад би ч нэмэр байхгүй юм байна. Зүгээр л одоо өөрийнхөө охиныг аятайхан энэ айлаас энэ охиноос охинол холдуулах нь зөв юм байна гэж бодсон байна. Игтэлч тэр аавынх нь дарамтлаад байсан нь бол оргуу хоосонд биш гэдгийг нь батлаад 2-3 хоногийн дараанаас шөн донд танихгүй хүн хурж ирж хаалга үдэнд балбаад сүрдүүлээд нэг орой бүр гэртээ ирсэн чи цаашных нь өхөнд нэгээд юм зоогоод цааж нь гацаацсан. Гих мэтэр хид удаа бүр юм хорлонтой үйлдэл хийж одоо ээжийг нь нөхөргүй ганц бие эмэгтэй хүн гэдгийг мэдж байгаа болохоор тэгж айлгаж байгаа. Ээж нь ч гэсэн тэрнээс бас айгаад за ер нь Нараатай битгий нийлэрэ гэж одоо охиндоо хэлж охиноосоо бараг гуйдаг болсон байна. Тэгээ охин ч гэсэн мэдээж гэр бүлийн хамтлаад дээрлэхэд байгааг мэдсэн учраас ээжийнхээ үгийг ойлгоод ээжээсээ уучлалт гуйгаад за ээж би одоо дахиж өстой Нараатай нийлэхгүй гэж хэлсэн байна.
Аратаа нийлэхгүй хичээл номоо хийгээд хуучных шигээ ингээд сургууль соёлдоо яваад аваа сүрхээ яжсэн аа. Төдөлгөө хэдхэн сарын дараагаас дахиад нөгөө нараатаагаар нийлчээд юусоо болохгүй байсан. Ээж нь болол охиноо одоо чухам нараагийн юунаас нь болоод одоо энэ хоёрын нөхөрлөл ингээд салахгүй байгаа юм болоо гэдгийг юусоо бодоод ойлгоогүй юм л дээ. Арагийн ээж нь Шведэд амьдардаг. Тухайн үедээ л мэдээж нэг жоохон хөөрхөн ганган хувцас унар өмсчдөг. Тийм байсан болохоор одоо манай хүүхдийн хувцас унар нь гологдоод идэм болов гэж одоо аль болохоор одоо айтайхан гоё сайхан хувцас аваад өгдөг байсан байна. Миний охин одоо ээжтэй үннээ хэлээ. Чи яг ингээд юунаас болоод энэ нараатай ингээд нийлээд идэм хувцас унар ах уу? Юу аамаар байна? Бүгдийг яг чи үннээсээ хэл, яг яамаар байна? Ээж нь авъя гэсэн юм чи өөр тавиад чамаагүй аваад үгүй. Чи тэр нараатаа л одоо нийлхэ болж гэрт нь очихоо болж гэл аль байдгаар аргадаад зөндөө гуйдаг. Ээжийг аргадаад уучлаад ярихаар заа гэл ээжээсээ зөрүүлэл уучлалтгүйгаал тэгжээснаа л төд удаачгүй буцаал нөгөө нараатаагаа нийлчээдсэн. Ингэж явсаар байгаад яг хариуцлагатай байх насан дээрээ хичээл номоож давтахгүй 10 дугаар ангиач бүр олигтой төгсч чадаагүй. Гисэн ч гэсэн яг сойрон жоохон гайгүй байсан болохоор тэр үед бас нэг сүртэй шалгалт энэ төр өгөхгүй мөнгөтэй л байх юм бол утаа сургуультай орчиж болдог байсан болохоор ээж нь уянгааг хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хэлний ангид оруулж өгсөн юм байна. Тухайн үедээ жирийн нэг төрийн албан хаагч өрх толгойлсон эмэгтэй байсан ч гэсэн улсын эмнэлэгт ажилладаг учраас төрийн албан хаагчийн нэг хүүхдийг улсын зардлаар ихтэй зурвалд үн төлбөр бөгөө сургадаг байсан баггүй тэр үед. Тийм учраас яхаа сургалтын төлбөрийг төрөөр даалгадаг. Гэхдээ бол ээжд нь бол ажилласаа өөр ямар ч тийм нэмэлт орлого байхгүй. Залуу ахт улсад ажиллагээд авсан хоёр өөрөө орон сууцтай. Жирийн тийм нэг илүүчгүй дутуучгүй тийм дундаж айлын л охин байсан. За тэгээ ээж нь бодсон байна л да. Одоо оюутан болоод өөр хамт олон дунд орсон юм чи арай өөр болох байх гэл маш их ихтгэл найдвар тавиад байжсэн чи харин ч бүр охин нь байнга шахам хонмутаар алга болоод байнгын бар ресторан шоу гэл айгу мөнгөтэй болоод тэгээд үнэтэй үнэртэн энтер түрхээд гоё хувц өмсөд эхлэхээр ээж нь тэгээд бүр гайхаад үе чи одоо ингээд миний хүү хаанаас мөнгө олоод байгаа юм бэ гэдгсэн чинь би тийм дуучны тоглолтын ард бүжиг үжгэлсэн ийм дуучны тоглолтын ард бүжиг үжгэлсэн гэл тэгвэл одоо тийм том цэнгүүнд би загвар өмссөн гэл тэгээд одоо мөнгө олсон гэл бүр ээжтэй мөнгө төр авчирч өгөөд идэг болсон гинэ. Тэгээ нэгдүгээр курсаа төгсөөд байж байхдаа гадаадын уулчтард би хөлсөр гайд хийж байгаа. Нэрийг дагуулад одоо амралтын газар руу явж гин гэл аваад өгдөг болсон гинэ. Тэгээ ээж нь бодож л дээ за яхаа нэгэнт одоо 18 нас хүрсэн өөрөө одоо би дан шийдвэр гаргаад үзэг. Би л одоо хитрхи их хойноос нь хөөцөлтөө л одоо жаахан хөвчг охиныхаа араас нь чаргууцалтаад байгаа юм билгүү. Уянгаа шиг насны хүүхэдтэй эцэг эхчүүд зөндөөл байдаг. Бүгд л одоо шилжилтийн насыг дайрч байгаа. Би юу н ямар ганцаараа хүүхэдтэй биш. Миний хүүхэд ч ямар тэгээд нэг яадгаа алдцсан хэцүү хүүхэд биш. Юу н одоо жоохон зөнгөөр нь байлгаад үзье. Аяндаа жоохон ухаан суух байлгүй дээ гэж бодоод нэг хэсэг жоохон зөнгөөр нь орхисон гинэ. Нэг удаа бүр гэртээ ирэхгүй 2 хонжээс нэг өглөө хандааг ажил дээрээ сууж идэл ажлынхын утас руу залгаад тэр үед нөгөө гар утас ховор хүн бүрийн юм хэрэглээ болоогүй байсан болохоор ажлынхын утас руу залгаад би хэд хоног очиж чадахгүй ингээ хөдөө аймагт нэг дууны клипэнд явж гинэ тэр үжиглэх гэж байгаамаа гэсэн мэн. Дотроо бодож л дээ тухайн үед нөгөө өвлөөсөн болохоор одоо өвлийн үтэн гадаа бүжиглдэм бахтаа гэж нэг бодсноо. За сумын клуб энтертэл зураг авч байгаа байлгүй. Гэ бодчих. Тэгж ярьж байгаа үед охиных нь аман зуураад нэг л сони яриад байсан учраас ээж нь миний охин зүгээрөө яриа чи нэг л сонь сонсогдоод байна гэдгсэн чинь хөдөөнөөс ярьж байгаа болохоор уцас тасраа тэгж байгаа хаа буцаад асууж л тээ чи ингэж юу н айл аймагт явж байгаа юм бэ гэдгсэн чинь оронд гэдгснээ мэдгүй ховд ч илүү гэсэн гинэ. Тэгэхээр нь ээж нь гайхаад юу гэж байгаа юм бэ наадах чи хоёр өөр зүгт байдаг гацсан газрынхаа нэрийг мэддэг юм уу гэсэн чинь охин харин мартчихжээ гэж инээснэ за баяртай гэд тасалсан байна.
Нэг л сонин итгэл төрүүлэмгүй хачин санагдчихсэн чи за хотод төрж өссөн хүүхдүүд аймгийн нэр тэр болгон мэдэх биш дээ. Тэгэж хүнд авч явж байгаа бол юугаач мэдхүү гэж бодоод энэ хэлж ярьж байгаа юм айгуу тийм сонин ээдрээтэй хоорондоо зөрчилтөө байсан ч гэсэн хэлж ярьсанд нь үнэмшихийг хүсээд охиндоо бас итгэхийг хүссэн байна. Гэтэл хэд хоногийн дараа нэг орой ажилласаа эртэл охин ирдсэн жижиг өрөөнд гадуур хувцастайгаа бүр ингээ өхлөт хэвтчихсэн бөгөөд царай зүсэн цайгаад согтуу ч юм уу эсвэл одоо ямар нэгэн юмд хордцсон ч юм уу ухаангүй байсан гинэ. Тэгэнгүүт нь өөрөө даралтны аппарат чагнуураа гаргаж ирээд үзсэн чинь өрхний цохилт нь бараг мэддэхгүй амин үзүүлэлтүүд нь айгүй сул байсан учраас тусламж дуудсан. Тэр шөнө бол эрчим тэмцэлтэнд ороод яаралтай шинжилгээнүүд хийгдээд өглөө ингээ хариун гарсан чинь морфины тун хитүүлсэн гэдэг ирсэн байна. Гэтэл одоо хандаа амж үе одоо охиных нь гарын булчин, буулганых нь орчим хөхөрцөн ч юм шиг, тариад хариулсан ч юм шиг эрсээр тол бүзэгдэх болсныг гинт анзаарч ил одоо охин нь одоо хар тамхины хэрэглэгч болжээ гэдгийг одоо ёстой гашуунаар ухаарч. Ийм учраас одоо баг дээр нь өөрийнхөө чадах арга хэмжээг яаралтай авъя гэж бодоод охиноо сэхэн амьдруулах тасгаас гармагц шууд үргэлжлүүлээд эмнэлэг твтүүлэх гэсэн боловч хар тамхины хордлогоор хийж байгаа учраас хэвтүүлэх эмнэлэг олдоогүй. Тэгээ өөрөө ч ховын эмнэлэгтээ хэвтүүлэх тийм бас мөнгө төгрөгийн чадалгүй байсан ч юм уу. Тэр үед бас Монголд тийм ховын эмнэлэг байгаагүй ч юм уу мэдэхгүй. Охин маань одоо ингэчлээ гэж тэр болгон найз нөхөд таньдаг эмч нартаа хэлээд байх боломжгүй учраас ганц нэг хүмүүсээр хөөцөлтөөд орж исэн нэгдүгээр эмнэлэгт аваачиж цусын солиулаад тэгээд өөрөө гэрээрээ эмчилгээг хийж исэн байгаа. Ингээд 2-3 удаа цусаа солиулаад энэс арай дээрдээд охиндоо байдлыг учирлаж хэлээд загсан чинь охин нь бол бүх хүнний хэлсэн байна. За нарагийн аав хужаа даржаа гэдэг хүн байдаг бөгөөд залуугаасаа орон шоронгоор яваад зодон цохоо хийж байгаа 92 онд нийт нөгөө 8-ны үеэр Оросын бизнес болоод хүн амны хэрэг үлдээд 15 жилийн ял авч шордоо ясны сүрье тусаад 2 өглөө тайруулаад одоо арга буюу шоронгоос суллагдсан байна л да. Шоронгоос гарч ирээд Монголын том гарууд, эрхэтчингүүдийг таньдаг байсан учраас эхнэрээ буюу одоо нарагийн ээжийг яаж хийж байгаад шивэд рүү гаргаад өөрийнхөө охин нарааг өөр дээрээ өсгөхөөр авч үлдээд насан туршээр ээж рүү нь явуулна гэд байж исэн юм байна. Тэг хужаа даржаа нь бол угаасаа хятад цустай хүн байсан бөгөөд 2 өглөө тайруулснаасаа болоод байнга одоо өөртөө морфин буюу одоо өвчин амдах тариа тэр тариагаа бол охиноороо хилэгдэг байсан гинэ. Үлдээ түүний өвчин нь одоо тариандаа намтгаа болсон ч юм уу эсвэл одоо хэтрүүлэн хэрэглэсээр байгаад донтчихсон ч юм уу эмчийн заалттай өгдөг тариа нь 7 хоногтой хүрэлцдэггүй байсан байна. Тийм учраас охиндоо хэлээд хоёулаа нэг арга бодож олсон нь чи найз тэр уянгаагаа дагуулад ирээд гэртээ онцгоо. Тэгээд уянгаад тариа тарьж мансууруулъя гэж тохирсон байгаа. Ингээд тэд нар бүр уянгааг 10 жилийн бүр 9-р ангид байхад нь манай аавыг хамт сахий гэж худлаа хэлж авч гэртээ онуулаад тэгээ аав охин хоёр түүнийг унтчихт нь тариа хийгээд мансууруулаад тэгээ маргааш нь нөгөө охин чинь сэрээд шартна гэдэг юм уу ингээ хордоод ингээ байж яхад нь хордлогын тайлж дахиж нөгөө тарианасаа хийж өгөөд аятайхан болгоод ингээ гэрлүүн явуулсан байна. Тэгээ энэ байдлаараа уянгааг бол тэд гартаа оруулсан бөгөөд анх уянгааг ээжийнхээ өгөнд ороод гэрээсээ гарахгүй гэж байх үед нь ээжийг нь байхгүйд гэрт нь хүрчирээд чамайг ингээд зайгаа аваад маялаад авах юм бол бид нар чамайг хар тамхи татдаг гэд гадуур цуу яриад хараа шүү. Хар тамхинд мансуурчаад манай аавын найзтай бэлгийн хавталд орсны жилийн шүү гэж дарамтлаад тэгсээр байж байгаа гэрээс нь авч явсан байгаа. Ингэж хэлээд байхаар уянгаач гэсэн ээжээсээ айгаад ээж нь мэдээж нарагийн аавыг яаж чадахгүй болохоор тэрэндээ одоо нэгсэндээ давхар дарамтанд ороод гэр бүлэрээ одоо ээжтэйгээ хоёулаад холдож нүүдгүүл юм бол нарагийн аав хоёрын дарамтнаас гарч чадахгүй юм байна гэдгийг өөрөө ухаарсан байгаа юм л да. Тэгэд ч одоо ээжтэй бүх өнөө учрыг хэлэх юм бол ээж нь хэмээ санаа зовхоос өөр юу ч хийж чадахгүй гэдгийг бодоод тэгээд л одоо хөөрхөн амтнд тэд нарын үгэнд ордог байсан байгаа. Араа бол уянгаад хар тамхи буюу морфиныг тарихтаа өөрөө ерөөсөө огт хэрэгэлдэг байсан гэнэ. Уянгааг би хаасайтай, царай зүс сайтай болохоор нь авийнхаа найз тэр шоронгийн эрхэтчингүүдээр дамжуулаад уянгааг алдартай бизнесмэнүүд, улс төрчдөд биеийг өнлүүлж нараас их хэмжээний мөнгө авч өөрсдийнхөө амьдралыг болон аавынхаа тэр хар тамхи морфины хэрэгцээг хангахад зарцуулдаг байсан байгаа.
Ингээд ээж нь өнөө учрыг мэдэнгүүтээ хичнээн одоо цагдаад хандсан боловч тухайн үед бол тэдэнд нотлох баримт гэдэг юм байхгүй. Маш том хэд хэдэн улс төрчийн нэр дурддагдах болсон учраас цагдаагийнхан бас тэр хэргийг олигтой нэг чалгаж арга хэмжээ авч хөөцөлдөөг. Өөрхий хандаа гэдэг эмэгтэй арга буюу ганцаардаад тэр хэргийг тэгсийгээл өрөөсөн байна чимээгүй. Ямар тач байсан охиноо л ер нь эрүүл авч үлдээ гэж бодож ижилтэй. Ингээд охиныгоо хордлогын тайлуулаад бүр овоо сайхан болгоод бараг 2 сар шахуу нөгөө хар тамхиа чиргэлэхгүй би хаана хачин сайхан цэгцрээд овоо ингээ байж исэн чинь нэг орой ирсэн чинь охин нь дахиад нас урчсан хэвтчихсэн. Тэгэл ерөөсөө үүрээр нь сэрээд л амин тэмцээд л бараг л үхэл амьдралын зааг дээр ирсэн учраас хандаа таньдаг ээлжинд гарч агаад мис засалч руугаа залгаал яаралтай хэрэг болоод байна чи ганц ширхэг морфин яаж хийж аваад өгөөч гэж хэлээд очиод морфин аваад хөндөө тарьж өгсөн баг. Урд нь эмнэлэгт очиход нь дахиж ийм арт амхины хордлоготой хурж ирэх юм бол манайх хүлээж авахгүй шүү гэж хэлсэн. Маш хүнд байсан учраас хүүхдээ ямар харж агаад хүлтэй биш одоо ингэхээс өөр арга байгаагүй юм байна л да. Ингээд одоо нөгөө хандаа эмч чинь ажиллаач хийж чадахгүй болсон. Тэгээд дотроо бодсон гинэ. Би ер нь өөрийнхөө охиныг хар тамхинаас салгаж чадахгүй. Жангараг өргөсөн эмч гэж яваад ч яах вэ? Хүмүүн олны нүдээ хуурч ажил хийсэн дүр үзүүлж хоолоо олж яах ерөөсөө гэж бодоод шууд ажилласаа гараад охиноо хардаг болсон. Нүд салахгүй л охиноо хараад байгаа мөртлөө л яаж иж байгаа л гаргаад алтчаад ерөөсөө болохгүй байсан болохоор нь цагдаад хар тамхины эргээр охиныхоо эсрэг өрөөдөл бичээд тэгээд хэрэг үүсгээд ганц удагт нэг юм арайч үтэй баривчлуулаад арга аруу ашгүй хар тамхинаас холдуулаад нэг сэтгэл амар байж исэн чинь нэг өдөр эмнэлгээс дуудаад охин чинь дахиад хар тамхины ордлогонд орчоод сэхэнд ирсэн байна гэд дууддаг. Тэгээд одоо ямар сони юм бэ? Та нар чинь энэ өөрсдөө аваад камертаа хийсэн үсттэй яагаад ингэ ордчихдээ бэ? Ингэсэн чинь яг тэр өдөр нь нөгөө нараа чинь бас нэг хүнтэй хамт эргэлт өгчөөд явсан баг. Дөнгөж 2000-ад оны ихэнх үед камер энтер хөгжөөгөө одоо бодоход тийм харуул хамгаалт тийм юм муул байсан юм шиг баг. Ингээд мэдээж тамхи тариулсан үнийг ганц удагт хэвтүүлэхгүй. Тэгээд цааш нь бол энэ хүүхдээ одоо ингээ гаргаж аваа гэж өгсөн юм байна. Энээс хойш бол манай охин ингээд хар тамхи хэрэглээд байна. Та нар одоо энэ ганц удагтаа ганц 2 сар хориод өгөөч гэж гуугаад ч нөгөө цагдаа нар нь бүр тоож авахаа болцсон энэ нөгөө охины. Очоод одоо угаасаа гэрээр үр дүнтэй эмчилгээ байхгүй хар тамхигаа л хэрэглэхгүй бол үхээс наагур болоод байсан учраас одоо ээж нь таньдаг мэддэг бүх эмч найзуудаасаа морфины бичиг хийлгэж аваад морфин чинь зайлшгүй хүнд өвчтөй одоо өхлөт байгаа тэр хүмүүст л бичгтэй байдаг болохоос биш өөр одоо бүх нөхцөлд бол эмчийн хяналтгүйгээр өгдөгөө хориотой тариа эмч эмчилгээ хийх гэхээр үр дүнтэй яг хар тамхины чиглэлтэй эмчилгээ манай Монголд бол ерөөсөө байхгүй. Шар аданд хэвцүүлээд үзтэл одоо шар аданд бас тэр яг хар тамхиныхын чиглэлээр тэр тусмаа одоо юм морфин хэрэгэлсэн тариагаар хэрэгжилж исэн хар тамхичтай идэг сэтгэл зүйн эмчилгээч байдгүй эмийн эмчилгээч Монголд тухайд бол аль нь байдгүй байсан. Тийм болохоор одоо ямар ч эмчлэх газар байхгүй охин ингээл хар тамхинаа л хэрэглэхгүй бол үхээс наагур болоод ингээд байсан учраас ээж нь бүх эмч найзуудаасаа морфины бичиг хийлгэж аваад тунгийн басгаж аваад аминдаа л одоо гаргах арга зам эрэлхийлэл тэгээд баг багаар ингээд охиндоо тарьж өгөөд ингээ байжсэн чинь нэг өдөр талханд явчаад ороод ирсэн чинь танийгаа ингэж дахиж зоомооргүй байна намайг бити хайгаараа гэд ширээн дээр биччихээд охин алга болцсон. Эд хоног хүлээгээд охин жирдгөө уцаа сахиал байсыгээл цагтаараа уцтаал тийм хүн баригдуу очив энэ тэрэгээл сургалдаг байдгүй төрөгний эмнэлгээс асуудаг байдгүй болохгүй болохоор нь за ер нь нарааг л олох юм бол уянгааг олох юм байна гэж бодоод нарагийн гэрт нь яваад очисон чинь нараа аль хэзээний байраа зараад өөр тийш нүгэ явцсан байдаг. Ээж нь бүр шар махтагаа хатаад байжсэн чинь нэг орой такси бариад бүр бас нэг өөх гэсэн юм өрөөд ирсэн байгаа. Толгонд орцсон нөгөө уянгаач ойрлоод бахираад хүзүү хоолоо хинхтэг цээжээ самардаад амин тэмцээд харна. Тухайн үед бол нөгөө ламбард явахтаа мантаа охин яг амин тэмцээд өгөх гээд байгаа юм чинь. Тэгээ шууд жолоочт нь бөгжөө тайлж өгөөд чи намайг ямар ч байсан шүний автыг авчиад өгөөд. Шүний автыг хаагаад Улаанбаатарыг бүтэн тойроод өгчхөөр газар олддгоо. Заавал нөгөө эмчийн чихтэй өгдөг болохоор
Тэгээд явж байгаад бүр хаа байсан амгалан хүрээд өчнөөсөө бусад л тэгэл эмэг кола мола хамгийн үнэтэй юмнуудаа бүгдийг нөгөөд тэгээд 5-6хан ширхэг морфин аваад тэгээд амин аварч байснаа. Ээж нь бол сүлд нь дурссан байт юм лээ. Маргааш нэг хүн хаалга тогшохоор нь онгойлгосон чинь уянга надаас 15,000 төгрөг зээлээд өгөхгүй өчнөө удлаа. Одоо яг амар байна гэд нэг хүн хүрээд ирсэн гин. Дөнгөж аваад удаагүй байсан бараг цоо шинээрээс угаалгын машинаа өгөөд за 15,000 төгрөнд аваа. Би уул надад 60-70,000 төгрөгөөр авсан. Одоо 15,000 төгрөнд аваа гэд явуулж. Тэгээд бодсон байна л да. За би юу н энэ байрыг зараад нэг өрөө байр олгоод рүү мөнгөөр нь лангуу аваад ямар нэг 8 хийхгүй юм бол охиноо харж агаад л өхүүлэх юм байна. Тэртээ дөргөө Монголд одоо шар хатан дэвтлээд ч хар тамхинд чиглэсэн эмчилгээ байхгүй. Одоо энэ чигээрэл ингээд хар тамхичин байж байгаа төгсөн ч одоо яах вэ дүүрсэн. Ямар ч байсан одоо энэ хүний их нь болсны хувьд яаж өгтгсөн үү одоо тэр болтол нь л одоо амьд байлгая гэж бодоод байраа зарах зар тавиад байжсэн чинь нэг өдөр 3-4 хар авцтай хүмүүс орж ирээд за уянга одоо ийм төгрөгний хар тамхи хэрэглэсэн. Сая одоо сар гарan манай дээр байж уудлын төлбөр нь 40 төгрөг болсон. Нийлээд ингээ 12 сая төгрөгөө гэд тэгэхэд ороод ирсэн гинэ. Тэгээд одоо ээжний хавд үннээ хэлж би одоо ингээд байраа зарах гэж байгаамаа. Байраа зарчаад тэгээд та нарын мөнгийг ингээд буцааж өгөө гэд тэгсэн чинь харин нөгөө хүмүүс нь тэгвэл биднэрт та энэ байраа өг. Бид нэр яг танд оронд нь хашаа байшаа аваад өгье. Тэгээ 2 сая төгрөг бэлэн өгье. Тэгсэн гинэ. Тэгээд одоо яхав ээж нь байраа зарахын тулд бас нэг хугацаа орон төр чинь талах шиг ингээ гарч гүгээд маягээ зарчихгүй юм чинь нэг жилч болох юм уу хэдэн сарч болох юм уу бас тэр нь тодорхойгүй. Тэр хооронд нь одоо яаж амьдрах юм бас хэцүү. Тэрөөсөө ээж нь хавчигдсандаа болоод нөгөө хүмүүсийн дарамт шахалтанд ороод 2 сая төгрөг бэлэн аваад хашаа байшин ахуулаад тэр хороолд амьдрах болж. Нэха буудлын орчимд нэг түүц ажилуулад амьдрах гэж үзсэн байна. Иймэрхүү байдлаас болоод ээж нь сүулдэ таньдаг хүн амьтантай тааралдчихгүй гэж бодхоос энүүгээр гархаач болоод уулзгаасаа жайгаад саарч ярьдгүй амьтан ах дүүнэр нь гэр орноороо оруулах дургу болцсон учраас ах дүү нараасаа ч холбоогоо тасалсан юм байна. Охинтойгоо зууралдаж арай ч удаа хар тамхины хэрэглээ нь урдыгаас арай багасаад тариураар биш тийм сорж хэрэгэлдэг болоод жоохон дэвшилт гараад ирсэн гинэ. Энэ нь болохоор яг бас мөнгөний хувьд ч гэсэн тарьдгаасаа бодвол арай бага л байдгийм байна л да. Сайжрахантай охин минь ашгүйдээ одоо ингэж яагаад нэг идэгч нь байна да гэж бодоод баярлаа байжсэн чинь нэг өдөр нөгөө уянгач ахиа алга болцсон. Тэгээд явж хэд хоног алга болж байгаад нэг орой бүр шүн дунд болсон anirсэн чинь цүх дүүрэн мөнгөтэй доллар молдортой ингээ ороод ирэх юм гинэ. Одоо ингээд таньдаг юм улс төрч хүнээс шантаалж жагаад авсан юм аа. Би одоо ингээд яаралтай гадаад гарах хэрэгтэй байна. Монголд бол би одоо ингээд цаашдаа амьдрах боломжгүй болчиход байна гэдэг сонин учир хөтөлбөрлөг юм яриад исэн гинэ. Тэгээ бүр шинэ гадаад паспорт авчихсан үзүүлэлт нь ээж нь бол тухайн үед айгүй гайхаад үед маш их айцтай байдаг болсон юм байна л да. Яагаад гэвэл тэр байрыг авах гэж ирсэн тэр 3 хүн цагдаад бас тэр нэг улс төрчдийн нэрийг бариад бас хөдөл бичээд хүмүүсийн хараанд нэлээд орчихсон болохоор тэр интересээ болоод ер нь жоохон их айцтай амьдрдаг болчихсон байсан. Тийм болохоор зэрэг охиныгоо гадаад гарна гэхээр нь за би ч гэсэн хамт яваа ерөөсөө хоёулаа тэгэл гадаадад очиод үхтгснүү сэгтгснүү хоёулаа тэндээ уучраа олъё гэл бас гадаад паспорт захиалаад паспорт нь гарч байгаа оронд ээжийнхээ нэр дээр 5 шарын хуучин байрнуудад нэг байр худалдаж авсан байна. Нөгөө мөнгнөөсөө хоёулаа гэрээ нүүлгээд бүх юмаа жин там болгоод Сингапур руу явсан байна. Тэгээд тэнд одоо чухам ямар холбоо хэлхийгээр гэдгийг нь бол ээж нь сайн мдээгүй. Ямар ч байсан нэлээд тийм тогтой апартанд ороод охин нь бол бааранд бүжгэлдэг болсон юм байна. Далдуураа бол баг бие үнэлээд байна гэдгийг бол ээж нь ухаарч исэн ч гэсэн эртээ дөрөв одоо зовж шаналж байгаа охиныхоо сэтгэлийг хөндөж өвтгөөд яах вэ? Эд ч одоо ингэж яваад айгүй хүн хартаач хэлцчих юм билүү хөрх юм. За ер нь тэгэл тамхинаас л холдчихл байвал одоо юу ч хийсэн яах вэ гэсэн л бодолтой болчихсон болохоор зэрэг ерөөсөө өг хэлдэггүй байсан гинэ. Тэр хоёрын Монголд 5 шард байр авах нь гадагшаа гарч ирэх нь тэгэл бүх юмнууд нь маш их хурдтай
бүтсэн учраас цаанаа бол нарийн учир байна гэдгийг бол хичнээн одоо ойлгож исэн ч гэсэн охиноосоо асууя гэж огтхонч бодоогүй. Яагаад гэвэл одоо мэдсэн ч мдээгүй дүрсгээд байх нь л дээрээ л гэж бодсон байгаа. Уянгач угаасаа тэр тухай ээжтэй нэрээ яриаггүй. За ингээд тэр хоёр Сингапурт 8 сар болоод охин нөгөө хар тамхиа бол хэрэглэсээр л байсан. Тэгээ байж л охин 2 ч удаа хүн харахын аргагүй хүн зодуулсан. Эхний удаад нь бас арай гайгүй зодуулаад бас нэг учиртай байсан. Хоёр дахь удаад нь цус нөчөндөө утгалцсан бараг л хүнд алуулчгүй гэмээр л амар байдалтай ирсэн юм байна. Энэ нь бол одоо Монголоо бараадахгүй бол ингэж хүний газар явж байгаад охиныхоо амийг авах юм байна. Юу ч болдог вэ одоо тэр эрхэтүүд нь ирээд алдагч байсан, яадагч л байсан одоо Монголдоо л очиж өгөхэй гэж бодоод охиноо аваад humгүй Монголд хүрээд ирсэн. Монголд ирээд тэр хоёр ирсэн гэдгээ бол хэнд ч мэддэггүй бөгөөд нөгөө авсан 5 шарынхаа байранд сар шахам нам хүн байсан гинэ. Нэг өглөө хандаг орондоо унтчихсэн чинь гадаа үүднийх нь хаалга тор хийгээд төгжөнд уурах шиг болохоор нь хахад яасан бэ гэдгсэн чинь охин нь нөө би одоохоо ороод ирнэ, би ийшээ гарчаад жаахан салхилж байгаад ороод ирээ. Гэхлээр нь зэрэг цэм байна л да. Хүрхэн амт ирснээсээ хойш хараагүй юм чи нэг жаахан агаар амьсгалаад ороод ирэхтэй гэж бодоод тэгээд охиноо хүлээгээ хөвтчихсэн чинь эргээд нам унтцсан байна. Ирсэн чинь ирээгүй ээж гин. Харсан чинь ширээн дээр байсан охиных нь гэрийн дэлгүүр байсан байрандаа л байж ийн удаан алга болж байгаад нь гайхажсэн боловч ямар нэг хүнтэй уулзах гэдэл явсан юм байна да. Өглөө эрт явцсан юм чинь гайгүй үсттэй яавал гэж бодоод охиноо хүлээж исэн байгаа. Ороод ирэхэд нь сайхан хоолцоо хийгээд байжээ гэж одоод охиноо хүлээгээд ирсэнгүү. Салхилж агаад нөгөө нэг хачин нөхдүүдтэйгээ тааралдчихуу гэж бодоод хинтээ уулзсан байж болох уу гэдгийг нь бол тааж чадахгүй байлаа. Учир нь бол энэ явдлаас 1 жилийн өмнө Нарайгийн аймар эцэг нь бол өвчнөөрөө нас ороод охин нь бол Шведд байдаг ээж рүүгээ явчихсан учраас одоо Нараагаас өөр охинтойгоо холбоотой гэд бодцохоор таймтай үндэслэх хүн байхгүй байсан гинэ. Шүн орой болсон ч гэсэн охин ирэхгүй байсан болохоор ингэж гараад явах юм бол нэг сар гарan ирэхгүй байхдаа явж байгаа л хуучин шиг нэг ядарч сүдрээд эцэж цуцаад хордлогонд ороод үхэх наантаа л одоо ирэх байхдаа гэдгийг нь мэдчихсэн ч гэсэн таагуураа яагаад чи нэг л муу совин татаад болохгүй байсан гинэ. Маргааш нь цагдаагийн газраас лавсан чинь бас л сураг байдгүй. Тэг одоо ядаж гэрийнхаа дэлгүүрийг аваад гараагүйд нь харамсан байхгүй айгуур нь ирчээд явчих үегээ санаа зовоод гэрээсээ ч гарч чадахгүй байжсэн чи 2 дахь хоног дээр нь хорооныхын цагдаа хурж ирээд нэр ус овог нэрийг тулгаж энэ өмнөхийн шалгаж үзээд та охинтой юу гэж асуусан гинэ. Тийм гэсэн чинь танаа охин чинь хаана байна гэсэн чинь гарч яваад харин ирдгүй одоо ингээ 2 дахь хоног гэж байна гэдгсэн чинь цагдаагийн газар руу дагуулад явсан байна. Ингээд цагдаагийн газраас цаашаа морг руу дагуулж аваад цогцсыг танилж. Дөнгөж одоо 20 настай залуухан охин 1-р хорооллын нэг байрны цонхноос унаад нас орцсон байна. 8-р давхрын тэр уянгагийн унсан гээд байгаа цонхыг сүлд нь ээж нь очиж харахад бол хуучин шилтэй байсан салхивчны нэг талын ингээ модоор таглаж хаагаад үлдсэн жижигхэн юм салхивчаар бол туранхаа ч гэсэн тийм өндөр нуруулаг биетэй охин бол багцсан гэхэд үнэхээр итгэмээргүй жаахан зай байсан гэж ээж нь бодсон юм байна л да. Тийм ч учраас энэ хэргийн цаана бол ямар нэг алуурчин байх ёстой гэж бодож ирсэн ч гэсэн одоо үнэндээ түнд хардах сэрдэх тухайлаад тэр байж магадгүй гэд хэлж хүн нэгч байгаагүй. Өглөө эрт уянгааг тэр орц руу орж ирэхэд гадаа цэвэрлэгээ хийгээд зогсож исэн орцны жижүүр харсан байгаа юм л да. Орцны жижүүрийн нотлохоо гарч ирсэн. Орцны айлуудыг нэг үрчлэн шалгахад талигаачтай холбоотой гэж үзэх ямар ч айл гарч ирээгүй, ямар ч мэдээлэл гарч ирээгүй. Амиа орлсон гэдэг дүгнэлтийг цагдаагийнхан гаргасан байна. Ингээд бүх явдал өнгөрснээ дараа хөөрхөн ээж нь сонинд өгсөн ярилцлагандаа хэлсэн байсан. Эмэгтэй хүүхэд яах вэ? Гайгүй. Эмэгтэй хүүхэд шиг шорон оронд орж эмэгтэй хүүхэд тарин гих биш. Гайгүй гэж боддог бол худлаа юм байна лээ. Эмэгтэй хүүхдээ нүдний цэцгийн мэтэл харж яахгүй бол болохгүй юм байна. Охиноо найз охиндоо хонлоо гихт нь яавал гэжтэй эмэгтэй хүүхдүүд нэгнийдээ очиод хоноол тоглоол ярьж хөөрөөл биз гэж бодоод нэг удаа итгээд явуулсан надад насан туршийн гай авчирсан. Ховын хичээсэн бэртэгчин шоронгийн хулгайч
хар тамхичнаас болж миний нялх охины амьдрал оронгороо иргсэн. Үнэхээр ганц эмэгтэй хүний хүч бол үнэхээр мөхсддөг юм байна лээ. Охин минь ламд ээж ивэл яасан ч яах вэ гэж бодоод юу ч зөвшөөрөхөд бэлэн болдог. Зовж зүдрээд ирэхийн цагт ах トゥ ч хаалгаа хаадгийг нүдэрээ харсан. Тэр цагт л би маш их ганцаардаж учраа олохгүй явж байхдаа багад нь эцгээс нь юунд хүндэрүүлж сураг таславдаа. Өөрийнхөө гомдлоос болоод эцэг үрийн харилцааг дуусгаснараа үр маань ч өмөөрүүлэх хөнгөө болж хэлэх хөөцөлдөгч хөнгөө үлдэж бүрэн утгаараа өнчин өрөөсөн утан болгож хоцроосноо би бол яс махантаа шингэтэл ойлгосон. Тиймээс ер нь их үр эцэг үрийн холбоог бол хизээж салгаж болдгүй юм байна лээ шүү гэж ярьж байсан байна. Бодоод байхад эцэг нь охинтойгоо харилцаатай байсан бол нараагийн эцэг нь тэгж ганц бие эмэгтэйг охинтой намт дарамтлж айлгаач билүү. Аав нь байсан бол ямар нэгэн арга олж төрсөн охиныхоо төлөө шийдвэртэй алхам үйлдэлүүдийг хийх л байсан байх л да. Тэгтэл охиноо хаана явааг нь юу хийж байгааг нь яаж яваад өгснээ ч мэдэхгүй байна гэдэг бол тэр хүний хувьд маш их гомдолтой. Өөрхийдөө уянган охин ээжийнх нь тавралснаар зарим нэг хүмүүс улс төрчдийн золиос болсон уу гэдгийг бол хэн ч мэдэхгүй. Монголд амьдрах хэрэггүй юм байна, энд байж болохгүйгээд ээжтэй яриад гадаад явсан зэргийг нь бодох юм бол тэгж бас хардах үндслэлтэй. Гэвч барин тайван нотлох юм юу ч байхгүй. Эсвэл би хар тамхинаас ерөөсөө хизээж холдож чадахгүй юм байна. Би одоо ер нь хар тамхины хараа тулчихсан юм байна гэдгийг бодоод ингэж ээжигээ зовоож охоор ер нь л өхөе гэж шийдсэн ч юм уу. Энийг бас хэн ч мэдэхгүй. Тэр хүн одоо энэ бүхнийг өөрөө аваад явсан учраас ямар ч л байсан ер нь хитрхи цайлганч гэх юм уу, хитрхи итгэмтгий байх юм бол ер нь юунд ч өртөж мэдхээр хойг тавилан хүлээж байдаг гэдгийг бас эндээс ойлгох хэрэгтэй байна. Үр хүүхдээ маш сайн харж хандаж эцэг хүн их хүн гэдэг бол аливаа асуудлыг ер нь хүндрэхээс өмнө баг дээр нь ухаалгаар таслан зогсоох арга ухаантай байх хэрэгтэй юм байна. Хүчээр бол юу ч шийдэж чадахгүй. Өөрөө л одоо амьдралын арга ухаан муутай байх юм бол хүүхдийнхаа тэр арганд унаад л эцэст нь одоо хүүхдийнхээ өмг төшг нь болж чадахгүй болох тийм байдал ирэх нь байна. За ингээд анхааран сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Баяр таа. Дараагийн дугаараар